За оюутлогын хэлцээрийн одоо хөрөнгө оруулагч талтай хийж байгаа хэлцээртэй олон талын хэлцээр явж байна. За ер нь бол нийгэм бол маш их хүлээлт байгаа. Энэ удаагийн хэлцээрээс ямар үр дүн гарах нь вэ гэдэг асуудал олон нийтийн дунд нэлээд одоо хүлээлт үүсгэсэн байна. Яагаад тэгэхээр энэ бол Монгол улсад хэрэгжиж байгаа анхны гадаадын хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалттай уул уурхайн төсөл гэж байгаа. Тэгэхээр одоо хэлцээрийн явц маань хэр агцтай амжилттай байна гэж та хэлэх үү? За хэлцээрийн бол яг эд явц хийгдээд явж байна. За анх тохирсон хэлцээрийг хийх зарчмын хэлцээний протокол дээр манай 2 сайд гарын үсэг зурсан. Нэг нь зээлийн хүүг бууруулах, нөгөөх нь бол менежментийн төлбөрийг бууруул, засаглалыг сайжруулах гэсэн. Энэ хоёр хэлцээний протокол дээр бол хоёр тал хөрөнгө оруулагчийн зүгээс дээр энэ зээлийн хүүг бууруулна, менежментийн төлбөрийг бас бууруулна. Энэ яг хэлцэж байгаа асуудал дээр бол ахиж дэвшил гаргая. Гаргахтлаа бол энэ хэлцээр дээр одоо 1 сарын 31-нд гэдэг юм уу тийм хугацааны хязгаарлалтгүйгээр хамтдаа ажиллая. Тэгээ хэлцэн дээр үр дүн гаргая гэдэг энэ зарчмын шийдлийг албачуулаад гарын үсэг зурсан. Одоо товчхондоо энэ амжилттай хэлцээр бол эхлээд явж гин гэсэн үг. Одоо ажлын төвшөнд үндслүүдээ хоёр талаасаа гаргаад манайхан өөрсдөө тооцоолол параметруудаа бүгдийг наривчилж бодоод гаргацсан байгаа. Нөгөө тал тэрэн дээр өөрсдийнхөө бас аргачлал саналыг дэвшүүлнэ. Ингээд хоёр талаасаа энэ хэлцээр яваад тодорхой үр дүн гарах нь бол ойлгомжтой болсон байна. Өөрөлдөх юм бол Монголын талд одоо ашигтай байж болох хувилбарууд аль хэзээний одоо хоёр талд бол тохиролцоонд хүрсэн. Зарчмын тохиролцоонд хүрсэн. Бид нар бол тооцоогоо хэд хэдэн хувилбараар наривчлаад хийцэн. Өөрөөр хэлбэл хэлцээний бэлтгэл ажил дээр нэлээд хугацаа зарж байгаа. Энэ өөрөө их нэлээдгүй бас тооцоол хийгдэж байгаа. Эмчлийн хувьд бол бид нар бас аргачлал тооцоолыг илүү сайн төвшөнд хийсэн. Тийм учраас энэ хэлцээр бол амжилттай болно, үр дүн бол гарна гэдэг ийм итгэлтэй байна. За одоо бас нэг юм асуудал яригдж байна. Яагаад өнөөдрийг хүртэл одоо 7 жил тутам хэлцээр хийгээд те зээлийн хүүг бууруулах ч гэдэм юм уу энэ асуудлуудаар хоёр тал хэлцээр хийгээд тодорхой үр дүнд хүрэх боломжтой байтал өнөөдрийг хүртэл яагаад Монголын талын хүртэх өгөөж те энэ одоо зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр Монголын тал ямар ч одоо хариу арга хэмжээ аваагүй байна уу гэдэг шүүмжил бас нэгэнд байгаад байна. Энэ дээр та яг өмнөх ажлын хэсэгт нь ороод ажиллаж исэн хүний хувьд юу хэлэх өмнөх 18 оны анхны хэлцээрийн одоо ажлын хэсэг дээр энэ асуудал ер нь яг яаж яригдчихсэн юм? Ер нь үүсэл нь бол 2011 онд байгуулагдсан хувь нийлүүлэгчийн гэрээгээр 7 жил тутам энэ хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг хоёр талаас өөрчлөлтөөр хэлцэж болно гэсэн юм заалттай гэрээ байгуулагдсны дагуу 2018 онд анх одоо засгийн газрын төвшөнд энэ асуудал яригдсан. Тэгээ тухайн хэлцээний ажлын хэсгийг бол одоо өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Зандын шатрар дарга хэрэг эрхлэхийн сайд байж ахлаад тухайн ажлын хэсгүүдэд холбогдох сайд нар орж энэ хэлцээрийг 2018 онд эхлүүлсэн. За би бол тухайн үед сангийн яамны төрийн нэрийн бичгийн дараагаар энэ ажлын хэсэг техникийн туслалцаа үзүүлэх судалгааны багийн ахлагчаар ажиллаж байсан. Ажилласан. Тэгээд тухайн үед бол сангийн яам болоод холбогдох яамдууд, хууль зүйн яам, засгийн газрын хэрэг эрхлэх газар, бусад одоо энэ Эрдэнэс Монгол Эрдэнэс оюутлогын төлөөллүүд ороод энэ ажлыг бол нэлээд эрчимтэй хийсэн. Тэгээд энэ дээр бид юу хийсэн бэ гэхээр энэ зээлийн хүүг бодох тооцооллыг олон улсын болоод дотоодын зөвлөгөөтэй хамтарч гаргаад аргачлалыг боловсруулад ингээд өөрсдөө саналаа бэлдсэн. Тэгээд тухайн үед бол энэ анх гэрээнд тохирсон хүн бол лайбр дээр нэмэх 6.5 гэсэн ийм хүү тохирсон. Лайбр нь бол хөвгчгүй. Бидний тооцооллоор бол тухайн үед бол бид нар энэ зээлжих зэрэглэлийг яаж тогтоох вэ? Энэ зээлийн өгөөжийн мөрийн дээр ямар тооцоол хийгдэх вэ гэдэг ийм тооцоолуудыг манай мэргэжилтнүүд болоод олон улсын зөвлөлтөд хамтарч ажилласны үр дүнд бол зээлийн хүүг бол лайбр дээр нэмэх нь 325 байх болцоо байна гэдэг ийм хувилбар гаргаж энэ нөгөө ажлын хэсэгт түргүүлсэн. Ажлын хэсэг бол хөрөнгө оруулагч талтай энэ талаар хэлцээ хийсэн байна. Тэгэхээр тэр үед бол бас өнөөгийн нөхцөл байдлаас манай улсын нөхцөл байдал, оюутлогын нөхцөл байдал өөрөө нэлээд хүнд байсан. Яагаад тэгэхээр тухайн үед оюутлогоо дээр татварын маргаан үүссэн байсан. Татвараас нэг их найдварны акт тавиад төлбөрийг авчихсан.
За Далдуурхан бүтээн байгуулалтын нөгөө Дубайн гэрээн дээр бас маргаан үүссэн. Тэр гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг асуудал босоод ирсэн. Ингээд ийм зогсон байдалд орсон байсан учраас хөрөнгө оруулагч тал энэ төсөл бол маш их эрсдэлтэй нөхцөл байдалд орсон байна. Тийм учраас энэ зээлзэх зэрэгэл бол их муу байна энэ төсөл дээр. Ийм учраас энэ зээлийн хөв бол лайбр дээр нэмэх нь 8 байна. Одоогийн байгаа 6.5 ч бага байна. За энэ зээлийн хугацаа тооцдог 7 жилийг бид нар бас багасгая гэж ярьсан. 4 жил, 3 жилч байж болж байна гэх. Тэгэнгүүт энийг бол мөн энэ төслийн эрсдлийг харах юм бол танай энэ тооцдог хөвг 7-ш бүр 11 жил болох ёстой гэдэг ийм аргумент гаргаж тавьсан. Тэгээд бид бол яах вэ гэхээр энэ аргачлалын хувьд ямар нэгэн зөрөө гаргаагүй. Хамгийн сайн одоо зүйл нь бол одоо монголчууд өөрсдөө аргачлалаа боловсруулаад хөрөнгө оруулагчтай тавихад бол энэ зээлийн хөв тооцож байгаа аргачлалыг бол хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү энэ параметрууд дээр ингээд тохиролцох болцоогүй байна гэдэг аргументыг тавьсан. Тэгээ бид бол ажлын хэсэгт ямар дүгнэлт бичиж өгсөн гэхлээр 318 хуудас энэ бүх тайлбараа бичээд за энэ бидний тавьсан санал бол үндэслэлтэй. Энэ үндэслэлтэй саналыг бол хөрөнгө оруулагч тал хүлээж авахгүй байгаа учраас хөрөнгө оруулагчийг арбитрийн шүүхт өгөө. Арбитрийн маргаан үүсгэх саналыг дэвшүүлж байна гэдэг ийм тайлан хөргүүлсэн. Тэгээд энэ бол тасралтгүй цаашаа үргэлжлээд явсан гэж ойлгож байна. Тухайн үед одоо нэгэн татварын маргаан энэ Дубайн гэрээний маргаан байж байхад дахиад нэмээд одоо зээлийн хүүгээр арбитрийн маргаан үүсгээд яах вэ гэдэг асуудлыг бол манай том ажлын хэсэг дээр ярьсан. Ярьж тэгээд цаашаа энийг одоо их хурлын төвшин дээр авч үзэж одоо засгийн газар хэлцээр ихгүй бол одоо ер нь хөрөнгө оруулалтын гэрээний төвшөнд их хурл дээр авчирч энэ асуудлыг ер нь ярих нь зүйтэй гэдэг 2019 онд санаж байгаа энэ хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг бас эргэн авч үзэх гээд 92 дугаар тогтоол гарсан. Тэр тогтоол бол дээр авагдсан аргумент нөгөө бидний хийсэн судалгааны багийн тайлан дээр бас үнэлж гарсан. Тэгээд цаашлаад 103 дугаар нөгөө их хурлын тогтоол үргэлжилж гарсан. Тэгээд энэ 22 онд хэлцээр бас 21 22 онд мөн үргэлжилсэн. Энэ нөгөө хууль зүйн сайд Ямбаатар сайд ажлын хэсгийг бас ахлаад энэ засгийн газар дамжаад энэ хэлцээр байнга үргэлжлээд явж исэн гэсэн зогссон гэсэн үг ерөөсөө биш. Тэгээд яваад 22 онд энэ Монголын талын ноогдод байсан нөгөө хувь нийлүүлэгчид чинь 2.3 тэрбум долларын зээлийг хүчингү болголоо шүү дээ. Энэ хүчингү болгоход хүртэл энэ өмнөх судалгааны тооцоол аргумент чинь өөрөө бас суур болж өгсөн. Тэгэхээр тэр хөв буулгахаас илүү тухайн үед энэ 22 онд бол 2.3 тэрбум долларыг тэглүүлсэн нь өөрөө том үр дүн гарсан байхгүй. Тэгэхээр 2018 оны хэлцээрийн үр дүн бол ингэж үргэлжилж явсаар арбитраар хэдийгээр хийгдээгүй ч гэсэн 2.3 тэрбум долларыг тэглэхэд одоо гол үүрэг гүйцэтгсэн гэж ойлгож болно. Тэгэхээр энэ ажил бол үр дүнтэй ажил байсан. 19 онд одоо нэмэлт үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ороод за Монгол улсын одоо стратегийн ордууд бол тэ 34% төрд байх хэвээр 50-ны хүртэлх хувь нь одоо төр эзэмшнэ гэсэн юм заалт явж байгаа шүү дээ. Энтэй холбоотойгоор үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдсан. За төр одоо стратегийн ордууд дээр жишээ нь Эрдэнэс Монгол нэгдэл дээр бол стратегийн ач холбогдолтой гэж жагсаалтанд багтсан 9 орд байж байна. 6 орд байж байна. За энэс одоо хамгийн том нь мэдээж оюут толгой. За Эрдэнэс 5 толгой орд те энэ ордууд байна. Тэгэхээр ер нь зүгээр ингээд аваад үзэх юм бол хамгийн анх бол баялагын сангийн хууль батлагдж хахад энэ одоо баялагын санг яг нөө Тимасек ч гэдэг юм уу те гадны жишг юм одоо хамгийн сайн сонгодог сангуудын жишгээр мөнгийг одоо арвжуулаад хөрөнгөжүүлээд нийгэмд ашгаа өгөх хэмжээний болгож удирдана гэсэн юм төсөөлттэй байсан. Тэгэхээр өнөөдөр яг тэр төсөөл хаана явж байна? Аль хавьд одоо хүрсэн гэж та харж байна? Тий. Тэгэхээр альва зүйл бол нөгөө хөгжлийн үе шатыг дамжиж явах хэвээр. Тэгэхээр энэ баялагын сан болвол таны хэлсэн тэр олон улсын жишг сан болох хөгжлийн шатандаа хүрэх замын зураглалыг бол бид нар хууль батлахдаа дагалдах улсын их хурлын тогтоол гаргаад энэ ингээд хөрөнгөний удирдлагын менежментийг хийх компанийг бэлдэх, боловсон хүчнийг бэлдэх, энэ хооронд хөрөнгийг хуримтлуулах гэсэн энэ концепц нь хамт батлагдсан. Тэрийг бас хүмүүс сайн мэддэггүй юм шиг байна.
Тэгээд энэ хууль батлагдсанараа юу болж ийн нөхөр бодиттой хуримтлал бий болоод эхэлсэн. 2022 оны 4 сарын 19-нд батлагдаад энэ хууль ерөөсөө 6 сарын дотор бол Эрдэнэс Монгол 500 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгоод энэ жил одоо 507 их 80 төгрөгийн хуримтлал зөвхөн иргэдийн хуримтлалын санд бүрдүүлж байна. Нөгөө талдаа энэ чинь ирээдүйн өв санд бас хөрөнгө хуримтлагдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь одоо ингээд цаашаа стратегийн ордуудын хилцээр үргэлжлээд шинээр ордууд нэмэгдээд шинэ энэ төслүүд хэрэгжээд явхаар энэ хуримтлалын санд болоод баялагын нийт санд хуримтлагдах хөрөнгө нэлээдгүй хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ нь ямар ач холбогдол өгөхөөр хөрөнгийг удирдахын тулд одоо жишээ тэр удирдлагын зардал гэж нэлээд өндөр зардал гарна. Тэр удирдлагын зардлаа даагаад цаашаа одоо хөрөнгө оруулалтын үр ашгийг бий болгох хэмжээнд бас хуримтлагдах хэрэгтэй. Олон улсын зах зээл дээр энэ хөрөнгө оруулалт хийхин тулд бас нэлээдгүй хэмжээний хөрөнгө шаардлагатай. Тэгэхээр тэр хөрөнгийн хуримтлал эхлээд бий болох тэр хооронд засгийн газраас энэ хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвах эрх зүйн орчин боловсон хүчин бэлдэх ийм бас зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ энэ хөрөнгө явж байна. Одоо хамгийн бодиттой хуримтлалын сангийн үр өгөөж юунд хүрж байна вэ гэхээр 500 тэрбум төгрөг хийхээр нөгөө Монгол банкнаас мөнгө хэвлээд зах зээл дээрх мөнгийг хиймлэр өсгөж ипотекийн зээл олгодог. Тэгээд тэр нь хүрэлцдэггүй ийм оошир дараал их үүсчихсэн бол одоо бодит хуримтлалын сангийн мөнгөөр санхүүжээд мөнгө хөвлөх процессыг зогсоож байгаа. Энэ нь ингээд цаашаа нэмэгдээд явхлаар үнэхээр бодиттой энэ иргэд тулгамдж байгаа орон сууцны асуудал тэгээ цаашлаад энэ чинь эрүүл мэнд боловсролд зориулагдах энэ үе таалга нэгдэд бодиттой хэрэгжиж эхэлсэн гэсэн.